За сайн байцгаана уу? Нийлдэл нийгэм форумоос бэлтгэн хүргэж байгаа ярилцлагынхаа өмнөх дугаараар бид нар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудлаар ялангуяа эргэцүү орчны хүрээнд ярилцсан билээ. Энэ удаагийнхаа дугаараар бид нар яг энэ сэдвээ үргэлжлүүлж гэхдээ газар төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн бодитоогоор хангах асуудлаар гүнзгийрүүлэн ярилцах болно. Тэгээд манай энэ удаагийн дугаарын зочноор дахин төлөвлөлт иргэний оролцоо эслийн тэргуун нэмж авах хүрэлцэн ирсэн байна. Хот дахин төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдгөө сэргийлэхийн тулд хамгийн чухал нь иргэдийн оролцоог бүр ихнээс нь бодитоогоор хангах. Ялангуяа яг тухайн газар амьдарч байгаа иргэдийг оролцуулах нь чухал гэж бид нэр өмнөх дугаараараа айгүйх ярьсан. Тэгэхээр хэрвээ яг иргэдийн оролцоотойгоор ингээд дахин төлөвлөлтийг хийх ямар шийдэл боломж жишг байна. Манайд өнөөдөр яг иргэдийн оролцоог бодитоогоор хангаад ингээд явсан юм жишг байна уу? Зөвхөн миний харж байгаагаар болохоор дахин төлөвлөлт гэхлээр гэр хорооллыг юу гэдэг орон сууцжуулах өндөр байшингууд оронд нь барих аль эсвэл нөгөө төрөөс ямар нэгэн байдлаар дид бүтцийг нь шийдэж өгөөд хашаандаа сайхан амьдрах гэсэн нэг ийм хоёр хувилбар бол яригддаг. Тэгэхээр та бүхний хэрэгжүүлж байгаа энэ иргэдийн оролцоотой төлөвлөлт энэ төсөл хөтөлбөр шийдэл маань эдгээрээс юугаар ялгаатай байна? Энэ талаар бид нарт ярьж өгөхгүй юу? За баярлалаа. Бүгдний өдрийн мэнд хүргэе. Дахин төлөлтийн өмнө нь бол та нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд газар чөлөөлөхтэй холбоотой асуудал яригдсан. Өнөөдөр ч гэсэн энэ асуудал бол хурц хэвээрэл байгаа. 2012 оноос хойш бол яг энэ эрх зүйн зохицуултыг шинжилэн боловсруулж гаргаснараа бол энэ дахин төлөлттэй холбоотой газар чөлөөлөх асуудлууд бол нэлээд эрчимтэй явсан түүхтэй бас байгаа тийм. Тэгээ яг иргэдтэй харьцдаг 3 янзын хэлбэр байна л да. Иргэний өмчтэй харилцдаг 3 янзын хэлбэр байна дахин төлөлтийн хүрээнд. Нэгдүгээр хэлбэр нь юу вэ гэхээр нөгөө ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаад дахиад шинээр буюу нийтийн зорилттой орон сууцны гаднах газрыг яах вэ? Тэрийг нь яаж зөв зохион байгуулалтаа олгоод дахин тэр хүмүүсийг орон байраар хангах вэ гэдэг асуудал гэж байна. Дараагийн нэг чухал юм бол өнөөдөр тулгамдаад байгаа яг энэ нөгөө орон сууцжуулах буюу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн юм хоёр том ойлголт яваад байгаа. Хоёулаа тус тустай ерөнхийдөө бас нэг хуулийн зохицуулалттай яваад байна. За дараагийн нэг чухал асуудал нь та сая хэллээ шүү дээ. Дид бүтцийн татч өгөөд нөгөө хашаандаа сайхан амьдрал гэдэг ийм концепц бол хэрэгжиж байгаа. Тэгээд хүмүүс бол нөгөө хашаандаа сайхан амьдрах нь бол хамаагүй дээр хуйлраа гэж ингэж хардаг. Хүмүүс тэр ойлголтод бол ингээд сүүлийн үед уламд авалгаалаад хүчтэй болж байгаа. Тэгэхээр ер нь бол яг зөвөр тухайн улс орны иргэн үр ямар үүрэгтэй вэ гэдгээс л эндээс л асуултын хариулт эхлэх байх гэж бодоод байна. Үндсэн хуулинд бол төр засгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх дагаж мөрдөх нь бас иргэний үүрэг гэдэг. Тэгэхээр бид бол хуулиас гадуур үйл ажиллагаа болох боломж байхгүй. Харин яаж оролцоогоо хангах вэ гэдэг бол аюул том чухал асуудал. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд буюу 10 жилийн хугацаанд яг энэ иргэдтэй тулж ажиллаад дахин төлөлтийн хүрээнд газар чөлөөлж байгаа, эрх зүйн харилцаанд оролцож байгаа, гэрээ байгуулж байгаа энэ иргэдтэй тулж харилцахад бол хэд хэдэн шийдлүүд бол санаанд бол ингээд зурагддаг гэх юм уу те ингэчүүл зүгээр юм да гэсэн юм санаа бодлоод бол байнга орж ирж идэг. За бидний ярьж байгаа нэг чухал зүйл бол ерөөсөө энэ төлөвлөлтийг анханаас нь хийхдээ иргэний оролцоог бүр зайлшгүй хангах хэрэгтэй маа гэдэг. Хамгийн сүүлийн үеийн нэг жишээ яриа л да тий. Долоон бодол буюу сервис центр буюу сэлэв дэд төв дээр газар чөлөөлөх ажлууд дээр нөгөө иргэд ингээд дуудаад ирээд уулзаач биднээс ямар боломж байгаа вэ гэдээ асуудаг. Бидний хийдэг ажил бол нөгөө төр засгийн гаргасан бодлого бол эсэргүүцдэггүй. Яагаад гэвэл энэ нөгөө бол агаарын бохирдлыг сэргийлэх нь зөв, хөрсний бохирдлоос гаргах нь зөв тийм ээ. Наад зах нь иргэд нөгөө олон улсын гэрээ конвенцэд нэгдснийхаа дагуу иргэдээ хай тухтай амьдрах анхан шатны стандартын нөхцөлд бол төр угаасаа амьдрах үүрэгтэй. Тэгэхээр энийхээ төлөө хийж байгаа гаргаж байгаа бодлого бол зөв. Гэхдээ хэрэгжүүлэх механизмд нь тэр процессд нь яаж иргэний дуу хоолойг сонсож иргэндээ чиглэсэн бодлого үйл ажиллагаагаа хөрсөн дээр нь болох вэ гэдэг бол аюул чухал зүйл байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн нэг жишээ юу вэ гэхээр иргэд ингэж ярьж байна л да. Биднээс ингээд юу ажиллаа. Би ингээд хашаандаа юу барьсан юм аа. 8 нэрийн барааны дэлгүүр барьсан. Гэхдээ манайх бол яг стандартаараа нөгөө 8 нэрийн барааны дэлгүүрт зориулсан 100 м квадраттай бүрэн камержуулсан, дулаана татцсан, усаа татцсан, 380-ийнхаа тогийг татцсан, бохирын системд холбогдцоо. За гисэн чинь би нөгөө хуулиар болохоор нөгөө 30% үлдээд албан үлгэлтэнд өртөх гээд байна. Би яах вэ гэдэг ийм кейс гарч ирж байгаа байхгүй.
Тэгээд яг бид хэд за танаас одоо энэ төлөвлөлтийг хийхдээ танаас асуусан уу? Таны төлөвлөлт одоо яг энэ зураг төсөл те энд баригдах энэ нөгөө хорооллын яг аль хэсэгт орж байгаа вэ? За таны энэ газар дээр юу баригдахаар төлөвлөсөн байгаа вэ? Та энэ тухайга мэдж байгаа юу гэд ингээд асуухаар тухайн иргэнд бол ямар ч мэдээлэл бол байхгүй байдаг. Тэгэхээр нөгөө энд юу дутаад байна гэхээр нөгөө иргэний оролцоог одоо төлөвлөлтөд хангахад миний ойлгож байгаагаар нөгөө судалгааг уншаад үзэх юм бол эхлээд нөгөө мэдээлэл хүргэх үе шат зайлшгүй байх хэрэгтэй юм байна. Үүний дараагаар иргэдэд гарсан тогтоол шийдвэрүүд болон гаргаж байгаа тогтоол шийдвэрүүдийг танилцуулах аягүй чухал юм байна. За энэний дараагаараа энийг танилцуулсны дараагаар тухайн иргэнд яг энд юу хийх гэж байгаа гэдэг тэр төлөвлөлтүүдийг маш сайн одоо ойлгуулах хэрэгтэй. Тэгээ энэ төлөвлөлтөнд танд оролцох ямар боломжууд байгаа вэ гэдэг мэдээлэлээр хангах нь чухал. За үүнийхээ дараагаар за одоо би танд ингээд төрөөс явуулж байгаа бүх бодлогоо танилцуулчлаа. За одоо таны оролцоо аягүй чухал байна. Одоо яагаад гэвэл тэр хүний өмч байгаад байна тий. Тэр хүн бас тэндээ нөгөө амжиргааны их усроо чааш наваад явах хэрэгцээтэй болоод байна ч гэдэм үү тий. Тэгэхээр та энэ үйл ажиллагаанд саад болохгүйгээр иргэнийхээ үүргийг гүйцэтгээд танд ийм оролцох боломжууд байна гэдээ маш олон боломжууд буюу хувилбаруудыг санал болгох шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ буюу нөгөө зөвшөлдсөх хэсэг тийм ээ. Энэ зөвшөлдсөх одоо энэ орон зайг нь ерөөсөө бий болгож өгөхгүй байгаа нь оролцоог нь хангахгүй байгаа нэг жишээ. Дээрээс нь яг л нөгөө захиргааны ерөнхий хуульч нийтийн сонсгол хийх тухай хуульч тий түүнийг дааж гарсан журмуудад заасан шиг төр өөрөө эхлээд эрх зүйн актаа гаргахтаа яаж одоо иргэдэд мэдээлэл хүргэж төлөвлөлтөө хийхээс өмнө яаж иргэдийн оролцоог хангах вэ гэж. Тэгэхээр магадгүй биднээс бас нэг ийм кейс бол байдаг л да. Одоо Баянзүрх дүүрэгт нэг төлөвлөлт хийж үтсэн. Нийтдээ 32.5 га газар оршин суугчтай оролцоотойгоор бас 9.4 га дээр бас яг оршин суугчдын оролцоотойгоор нэг төлөвлөлт хийж үтсэн байхгүй. За ингээд тэнд биднээс анх хийхдээ яасан гэхээр маш сайн суур судалгаа авсан. Гэхдээ энэ бол нөгөө анханаас нь эрх зүйн акт гарахаас өмнө оролцоог нь хангацсан бол биш. Угаасаа Монгол улсад энэ эрх зүйн актуудыг гарахаас өмнө төрийн ямар нэгэн шийдвэр гарахаас өмнө бол оролцоог хангаж байгаа тохиолдол айгүй цөөхөн баг байхгүй гэд хэлэхэд нэх буруудахгүй хаа гэж бодож байна. Гарсан хойно нь яаж одоо тэрийг хэрэгжилтийг хангахад иргэний оролцоог хангах вэ гэдэг жишгээр бол бас туршиж үзсэн тийм тохиолдлууд бол байна. За 9.4 га газар дээр бол нийтдээ 148 айлаас одоо буюу хашааны өмчлөгчдөөс судалгаа аваад нэг бүрчлэн судалгаа авсан нийтдээ 36 асуулгатай судалгаа буюу социологийн судалгаа авч байгаа. За энийг энэ хэсэг газар ингээд дахин төлөх иргэдийн төлөвчдийн хурлын тогтоол, улсын их хурлын тогтоол гарчжээ. За одоо хэдүүлээ энэ дээр ая тухтай амьдрах орчноо яаж сайжруулах вэ? Та яг ямар орчинд юунд амьдрахыг хүсэж байна вэ? Таны хашаанд хэдэн нохоо байгаа вэ? Таны хашаанд хэдэн мод бут байгаа вэ? Та хашаандаа өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юу? Та дэд бүтцэд холбогдсон уу, холбогдоогүй юу гэдэг ингээд бүх ингээд наривчилсан бүх судалгааг аваад нэгтгээд за аль хэсэг газар нь дэд бүтцтэй холбогдсон барилга байгууламжтай хашаа байгаад байгаа юм. Аль хэсэг газар нь өрхийн үйлдвэрлэл эрхлээд байгаа бизнес эрхлэгч нар байгаад байгаа юм. Аль хэсэг газар нь хурдан шуурхаа нөгөө нүүгээд газраа чөлөөлөөд орон сууц буюу барилга барих боломжтой байгаа юм. Аль хэсэг газар нь жоохон чинэлэг хүмүүс байгаад байгаа юм. Одоо жишээлбэл тэр хүмүүс бол илүү нөгөө газартай, хаустай тий ядаж машина зүгээр ингээд хаусныхаа доор оруулаад тавих тийм боломжтойгоор гээд ингээд маш нарийн судалгаануудыг бол аваад за энэ дээрээ үндэслээд за нийтдээ тухайн төслийн талбар дээр бол 18 айл хаус хороололд амьдрах сонирхолтой байна. Биднээс ингээд өөрсдөө байшингаа барихад хувь хөрөнгө ол оруулж чадах юмаа гэд өрхийн орлогоо тодорхойлуулж байгаа жишээтэй тий. Тэгэнгүүт тэр айлуудад нь зориулсан хаусыг нь төлөвлөөд за хаус өндөр барилга хоёр хоорондоо явах юм бол өндөр барилгын нөгөө нар тусах нарны эргэлтээр нөгөө нэг сүүдэр нь хаан тусах гэдгийг тооцоолоод за өндөрлөг бөгөөд тэр айлуудад орж гарах гарц нь тодорхой нар тусах боломжтой тийм газрууд дээр нь одоо хаус хэсгийг нь төлөвлөх юм байна гэд нэгэсэндээ тэр газрыг хотын ерөнхий төлөвөнд нийцүүлэн хэсэгчилсэн төлөвлөгөөгөө боловсруулахдаа одоо иргэнийх оролцоог хангаж эхэлж байна гэсэн үг. За тэгээд за ийм байвал болж гин үгүй. Тэгээ иргэдээсээ бас орлогын тодорхойлтыг авч байгаа. Мэдээж нөгөө зарим хүмүүс нөгөө нийгмийн даатгалаар төлөөд явдаг орлогоос гадна давхар бас бизнесийн жижиг орлогууд байгаагаа тодорхойлоод ийм хийд юмаа гэдгийг ярингууд 1 метр одоо нэг айлын дунджаар авах квадрат метрийн босго хэмжээ гэдэг юм бас гарч ирдэг юм билээ.
Яг энэ дэр. Тэгэнгүүт манай барилгын компаниуд буюу өнөөдрийг хүртэл дахин төлөлт дээр явж байгаа гол жишээнүүд юу вэ гэхээр ерөөсөө нэг өрөө байр бол 28 м ч юм уу 27 м квадрат. Тэгэл тэрнээс дээш явбал нэг 76-78-аас хэтрүүлэхгүй ч гэдэг юм уу тий. Тэгхийн бол нөгөө зах зээл дээр хурдан борлогдно гэдэг утгаар нь хардаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ иргэнээ ингээд эхнээс нь оролцуулаад эхлэхээр юу гардыг гэхээр арай өөр хувилруулах юм байна. За дээрэс нь нөгөө ам бүл хэдтэй вэ гэдэг судалгаа нь гараад ирдэг байхгүй. Тэгэнгүүт нэг хүний ая тухтай амьдрах 1 м одоо ашигтай метр квадрат нь 13.5 м квадрат гэсэн стандартыг барих юм бол нэг өрөө байр хизээч одоо юу байж болохгүй. 27 м квадрат бол байж болохгүй. Яагаад гэвэл тэр чинь манайхан нийлүүлээд 0 такт ингээл те коридор бүх юм оруулаад нэг 27 28 м квадрат ч гэдэг юм уу болгочдөг бол тэр чинь зөвхөн нөгөө нэг яг амьдрах хэсэг юу унтлахын хэсэг гэдэг ингээд нэг тэгээд хоёр хүүхэдтэй айл байх юм бол 28 м квадратад ая тухтай амьдрах ямар ч боломжгүй л байгаа шүү дээ. Тий, боломжгүй болж юм. Тэр чинь нөгөө нэг агаарын орон зай тий нөгөө стрессгүй байх, тав тухтай байх, бие биенийхээ орон зайд халтахгүй байх гэл тий ингээд яг хүний эрхтэй ингээ холбоо тайлбарлах юм бол эн чинь маш олон асуудлууд цаана хөндөгдөж байгаа байхгүй. Тэгээд яг ингээ бодоод үзэхээр хамгийн бага метр квадрат бол 31 м квадратаас дээшээ гарах юм байна гэдэг. Одоо ингээд тооцоо гарч ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэл за 31-тэй байх юм бол ямар ч хэсэн 2 ам бол залуу гэр бол айгүй өвтөйг амьдарч байгаа юм байна. За ингээд та бүхэн манай өөрсдөө ирээд өөрсдийнхөө оролцоотойгоор энэ бүх төлөвлөлтийг хийгээд зураг төсөл магадгүй гарсан байх тий. Ингээд санаачлаад хэрэгжүүлэх гээд үдсэн байна. За энэ төсөл маань амжилттай хэрэгжиж чадсан уу? За яг одоогийн байдлаар бас яг амжилттай гэхэд хэцүү. Төлөвлөлтөө бол биднес зураг төсөл олгоод төрөөр бол батлуулж чадсан тухай үедээ. Одоо бол энэ төлөвлөлт бол байха болоод аль хэдийн бүр ингээд эвдрээд ер нь бол яг нөгөө биднесийн анх газар өмчлөгч эзэдийн хүсэж мөрөөдөжсэн юм бол байхгүй. Үүнээс ганцхан үлдсэн юм нь юу вэ гэхээр биеийн тамирын талбай ногоон байгууламж сургууль цэцэрлэг барих 2 газар гэдэг юм аа өнөөдрийг хүртэл хамгаалж байгаа. Тэгээ хамгаалахынхаа төлөө бол маш их одоо дарамт шахалтуудтай бас өртөж байгаа тохиолдлууд бол байна. Төрийнч дарамт шахалтууд байна. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтууд ч байна. Зохион байгуулалттайгаар иргэдийн дарамт шахалтууд байна. Компани дарамт шахалтууд байна. Бас оролцоо гэд би нөгөө 32.1 хэдэн газар дээр нэг юу хийсэн. Төлөв бас хийж зурж үтсэн гэ тэ. Тэр бол батлагдаагүй. Тэр нь хаана хийсэн бэ? Бас л Баян Зүрх дүрэгт. Тэгээд тэр төлөвлөлтөн дээр юу оруулж өгсөн гэхээр анх бол биднүүсийг хийсэн одоо сая ярьсан төсөл дээр хийсэн шиг тийм арай өөр хүмүүс нь байдаг. Хашааны жаахан хотын зах руугаа гараад ирэхээр айлуудын хашааны газрууд нь том болоод эхэлдэг. Тэгэнгүүт тэр айлууд юу хүсч хийдэг гэхээр ихэнхдээ амьдрахтаа ногоо тарьдаг, хүлэмжтэй тэгээд бүр ингээд нөгөө жимсний мод бутан баг ойтой шахам хашаанууд айгүй олон байгаад байсан. Тэгээд тэр хэсэг газрыг биднээс нийлүүлж байгаа. За энийг яаж цэцэрлэгт хүрээлэн болгож одоо зохион байгуулах вэ гэд ийм гэрийн буур шиг ийм дуу болгоод нөгөө айлаа үлдээгээд нөгөө айл нь эндээ бас айгүй хөөрхөн байшинтай. Тэгээд дэлгүүртэй байхгүй юу? Тэгээд их л аж ахуйч мундаг айл байгаа байхгүй. Тэнгүүт Монгол улсын хууль тогтоомжинд юу вэ гэхээр тэр айлуудын одоо оруулсан хөрөнгө тэр мод ботыг бол ерөөсөө нөхөх болгоорын тухай хуулиар бол үнэлсэн штэ тэгэл цаашаа байхгүй. Шууд ингээд түрээл юу болгочихж байгаа юм. Одоо хог хаягдл болгоод тэгэл тэн дээр нь ингээл нөгөө ямар ч иргэдээс асуухгүйгээр төлөвлөсөн барилгуудаа барай явнаа л гэдэг юм төлөвлөгөөтэй. Иргэний оролцоонд тулгуурлаж хийх юм бол тэрийгэ тойруулаад юм дуу хэлбэртэй үйлчлэгээтэй, цэцэрлэгт хүрээлэнтэй, дахиад цаашаа нь алслагдсан барилгууд нар тусах нөгөө ургамал ногоо маань ургах ёстой шүү дээ тий. Тэнгүүд нарлуу харсан хэсгүүдээс барилга нь ингэж өндөр болдог гэд уртлаасаа 3 давхраас ахуулаад биднээс 16 давхар болтол нь төлөвлөөд ингээд ийм дуураг ингээд шатлсан барилгууд төлөвлөх юм уу те. Ингээд барилгын хийц, дизайн дээрээс нь яг тэр нөгөө бодит байгаа өнөөдөр бүтээсэн байгаа тэр хөрөнгийг яаж үн цэнтэйгээр авч хадгалах вэ гэдэг юмыг бол зурж зохион байгуулж төлөвлөгөөнд бол тусгаж болох юм байна гэдгийг бол олж харсан. Тэгэхээр нэг талаасаа иргэд одоо өөрсдөө оршин суугаа газраа яаж зохион байгуулах вэ гэдэг дээр яг бодитоогоор оролцох бололцоотой. Ингэж оролцох юм бол аль талтай ээлтэй Улаанбаатар хотын утааг бууруулах ч гэдэг юм уу хөрснөө бохирдлоос сэргийлэх тэр бүх одоо зайлшгүй гэдэг байгаа нийгмийн хэрэгцээг хангасан нэг талтай нөгөө талаар болохоор тэнд оршин сууж байгаа иргэдийн одоо иргэдэд өөрсдөд нөгөө
нөгөө ээлтэй ийм төлөвлөлтийг хийж болох нэ. А гэтэл бодит байдал ямар байна уу гэхлээр зэрэг төлөвлөлтийг төр өөрөө тангаараа хийгээд байна. Аль хэдийн одоо шийдэл зураг төслөө гаргачихад гаргасан зураг төслөө танилцуулах хэмжээнд иргэдийн оролцоог хангаад байна гэж ойлгож болох уу? Тийм. Ер нь бол нөгөө шахсан зураг төслүүдийг шууд энд ийм барих гэж байна. Одоо та нар энд зориулаад газраа чөлөөлөх үгүй юу? Ийм барилга барихыг зөвшөөрөх үгүй юу гэд зөвхөн нөгөө нэг yes no гэдэг тий. Яг тийм л асуулт тавьж, тийм л хариулт авах тийм оролцоогоор л тэгээд тэрийгэ төр болохоор харахтаа биднээс иргэдээсээ асуусан шүү дээ. Оролцоог нь хангацсан шүү дээ гэдэг ийм байдлаар хараад байгаа. Та бүхэн одоо яг Баян зүрх дүүрэгт иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор өөрсдөө судалгаагаа хийгээд өөрсдөө төлөвлөлтөд санал болгоод тэр нь эргээд хотын нөгөө нэг хэсэгчлэн төлөвлөгөөтэй яг уялдсан байдлаар зохион байгуулад ингээд амьдрах орчноо дахин зохион байгуулах гэдэг ингээд үтсэн байна. Тэгээ энэ маань одоо төдийлөн амжилттай буюу бүрэн хэрэгжиж ингээд чадаагүй өдөө болтол ингээд явж байна те. Яг энэнд тулгараад байгаа гол бэрхшээл нь хуулийн эрхцэн орчин талаасаа эсвэл одоо төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт гэдэг юм уу энэ талаасаа тулгамдаад байгаа тэр гол бэрхшээл нь юу вэ? За бидэнд тулгамдж байгаа хамгийн гол бэрхшээл юу вэ гэхээр төр ерөөсөө иргэний оролцоо гэдгийг ойлгохгүй. Нэгд. Хоёрдугаар хүний эрх яг юу байх хэвээр мэддэг ерөөсөө мэддэггүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь ч тэр. Гурав дахь том бэрхшээл нь юу вэ гэхээр нөгөө магадгүй энд нөгөө авилгал байдаг гэж магадгүй. Тэ? Надад ямар ашигтай вэ гэдэг нүдээр хараад байна шүү дээ. Тэгэд мэдээж иргэний оролцоонд тулгуурсан төсөл бол ашигтай байна. Төрд ашигтай байна гэж бол байхгүй. Гэхдээ ашигтай байлгах хуулиур бол бас байгаа байхгүй юу? Манай төслийнхэн анх ингээд биднээс ингээд ярьж байхдаа маш олон хуулиуруудыг гаргаж ярьж ирсэн. Жишээлбэл манайх ингээд 9 га газар байлаа гэж бодоход яг айл болгоны өмчлийн газар нэг үл нэг 6.8 га орчимч гэдэг юм те. Тэгвэл цаана бүхэл бүтэн 3.2 га газар илүү байж байгаа жишээ. Тэгвэл тэр 3.2 га газар ингээд гудамж хоорондын бүх зайнууд нийлээд тэр төрийн өмчийн газрыг яаж одоо төр өөртөө ашигтайгаар менежменттайгаар захиран зарцуулаад гурван талд хилцлийн нэг талын хилцэл нь өөрөө хариуцлагаач хүлээдэг, дээрээс нь авах ёстой юмаач авдаг, ажиллаач хийдэг болох вэ гэдэг энэ зохицуултыг хийж өгөх юм бол бас явах боломжтой юм аа гэд. Тэгээ энэ тухайгаа бол бас хит хитэн засаг дарга нарт албан бичгээр яаманд эднээс хөргүүлжил байсан түүх бол бий. Гэхдээ энд бол огт хариу ирж байгаагүй, энэ талаар ярилцахыг бол хүссэн тохиолдол бол байхгүй л тий. Бас нэг чухал зүйл юу вэ гэхээр нөгөө улсын их хурлаас гаргасан том өндөр орон сууцны хорооллын хэсгүүдээс гадна одоо энэ хотын захын хэсгүүд нь шүү дээ. Тэгэхээр нөгөө хашаандаа сайхан амьдрий гэж та түрүүн хэлжсэн. Тэгэхээр би болохоор хашаандаа сайхан амьдрий гэдэг одоо энэ зүйлийг бол нэг тийм таашаадаггүй. Яагаад гэвэл нөгөө хотчлт гэдэг чинь өөрөө яаж юм нөхөр нөгөө хамтын оролцоотой байж ич тэгжээж нөгөө нэг улам цаашаа хөгжих ёстой гэж боддог л доо. Яагаад гэвэл тэнд ингээд иргэд хооронд амьдрын тэнд амьдрал буцална тий. Янз бүрийн одоо асуудлууд байна. Хүүхдүүд байна, хөгшөд байна, хөгжлийн тусгай хэрэгцээтэй иргэд байна тий. Ингээд соёлын үйлчлэгээ авах хэрэгтэй, төрийн үйлчлэгээ авах хэрэгтэй гэл ингээд байна. Тэгвэл тэр газрыг яаж биднээс одоо төрөөсөө буцаагаад тэр үйлчлэгээ авах юмаа нэхэх оролцоогоо хангах вэ? Тэгж авахын тулд биднээс яах ёстой вэ гэхээр нөгөө хашаанда зарим айлчин 300 м², зарим нь 500, зарим нь 700 гэл янз бүр шүү дээ. Тэгвэл яаж энийг зөв зохион байгуулалттай болох вэ? Төр тэртээ тэргүй гадна шугам шүлжээч гэдэг юм уу те хуулиар бол татаж өгөх үүрэгтэй яваад бол байгаа. Тэгэхээр тэрийг биднээс яаж ашиглах ёстой вэ? Одоо өөрсдийнхээ амьдрах орчныг сайжруулахын тулд яаж ашиглах ёстой вэ гэд тэр оролцоог нь биднээс идэвхжүүлж өгөх ёстой байхгүй мотивац гэж өгөх юм бол иргэдэд за 400 м². Үлдээгээд энэ дээр чинь биднээс яг нэг гоё загварын хид хідэн хувилбартай барилга санал болгож болно иргэдтэй. За ингээд барилга санал болгоод за одоо та нар энийгээ ингээ гадна шугамшуулж ийм бүх юмд холбоход ийм бэлэн болчихжээгээд энэ дээр мэдээж хамгийн чухал зохицуулт юу вэ гэхээр юу гэдэг. Одоо нөгөө төрөөс дэмжлэг үзүүлсэн зээлийн одоо эко зээлүүд те ногоон зээлүүдийг ашиглах, банкны салбартаа их уялдах эднүсгээд маш олон зохицуулт. Эдийн засгийн бусад хөршүүрүүд төр боломжуудыг санхүүгийн дэмжлэгүүдийг нь гаргаж өгөх юм бол хашаандаа сайхан амьдрийгаар нөгөө ингээд бүх юмаа шийдээд чадаад яваад байгаа хүмүүсийн хувьд бол
энэ бүр айгүй барилгаач нэг гой сайжруулчин дэмжлэгтэйгээр сайжруулчихаас гадна хүүхдээ сургуульд явуулах газраа өөртөө дундаасаа хувиа нийлүүлээд гаргаад өгчнө. Тэгээд амьдрах орчноо сайжруулж болж байгаа байхгүй. Тэгэхээр төлөвлөлтийн үйл явцад бүр эхнээс нь иргэдэг оролцуулна гэхлээр зэрэг одоо хууль эрх зүйн орчин байхгүйдаа болоод байна уу эсвэл байгаа мөртлөө хэрэгжихгүй байна уу? Нээлттэй нэгэн форумаас хийсэн судалгаагаар бол төлөвлөлтийн үйл явцыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Ялангуяа захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлт гэдэг бүхэл бүтэн бүлэг байгаа те. Тэр бүлэгт болохоор гол агуулга нь болохоор нөгөө бүр зураг төсөл хийхээс өмнө ийм шийдэл гаргачлаа энийг зөвшөөрч гэнэ үү гэж асуух биш, зураг төслөө иргэдтэй хамтарч хийх ийм зохицуулалт байгаад байгаа. Яг энэ нь одоо хуулийн жинхэнэ агуулгаар хэрэгжээд иргэдийн оролцоог хангаа явсан ийм туршлага гэдэг юм уу жишээ Улаанбаатар хотод эсвэл Монгол улсад байгаа болов? Яг ийм жишээ бол Монгол улсад байхгүй л гэж боддгийг. Яг зөвхөн оролдлого нь бол манайх хийх гэж үзээд тэгээд чадаагүй. Ер нь бол яг сансандаа бол хүрч чадаагүй. Гэхдээ 30% таа. Ямар ч гэсэн 30-40% таа гэж бол би боддог. Энийг улам ингээд сайн болгох арга замууд бол байна. Тэгээд Монгол хүмүүсийн хамгийн сайхан юм ингээд нөгөө яг ингээд зөв мэдээлэл өгөө зөв чиглэлт өгөнгөт маш хурдан ойлгодог байхгүй тэрийг. Тэгээ маш хурдан ойлгонгуудаа тэгвэл ингэж хийгээд. Одоо жишээлбэл Улаанбаатар хотод яг энэ дахин төлөлтийн жишг дээр 30 би яг тоолсон 30-42 хоногийн дотор ингээд 60 айл нэг зэрэг газраа чөлөөлөд барилгажуулах төсөлд газраа өгсөн түүх бол би байхгүй л гэж боддог. Тэгэхээр энэ юу вэ гэхээр манай төслийн онцлог нь иргэд энд маш хурдцтай бүтээн байгуулалт явах ёстой гэдгээ ойлгож дэмжиж байна. Дээрээс нь миний ая тухтай амьдрах орчин үнэхээр сайхан болох гэж байгаа юм шүү. Би энд саад болохгүй байх хэвээр гэдэг итгэл бас өөрсдөө оролцож байгаа болохоор итгэлтэй учраас. Тэгээд манад одоо хэрэгжүүлж байгаа төслийн бас нэг чухал амин сүнс нь юу гэдгүү гэхээр хашаандаа байгаа бусад айл өрхүүдийн асуудлыг давхар шийддэг. Одоо дахин төлөлтийн хүрээнд газар чөлөөлөх ажил дээр бол зөвхөн өмчийн эзэнтэй харилцаж штэ хуулийн зохицуулалт нь. Тэгэхээр энэ юу вэ гэхээр маш сайн ойлголцол, маш сайн зөвшөлтсөл байхгүй. Энийг угаасаа альч шатанд, альч үйл ажиллагаанд ашиглаж чадах юм бол одоо нөгөө нөхгүй байгаа шуналтай иргэн тий одоо ингээл амар их юм нэгдэг, ингээд гүрийцэн хүмүүс гэдэг ойлголт бол би бол хайрцангуй багасаад байхгүй болчихно гэж боддог. Төлөвлөлтийн үйл явцтай холбоотой маш олон бусад хууль тогтоомжууд байгаа. Тэр хууль тогтоомжуудын хооронд одоо зөрчил үүсгэж гэдэг юм уу, хийдэл гаргах гэдэг юм уу тийм асуудлууд байдаг бах тий. Тийм байна. Ер нь бол байгаа. Одоо зүгээр л мэдээж нөгөө захиргааны ерөнхий хуулинд бол нэлээд сайн тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ хэрэгжүүлэх процесс дээр захиргааны ерөнхий хуулийг авч хэрэгжилж байгаа тохиолдол баг алга байна. Яг энэ төлөлтийн үе шат. Тэр тусмаа яг энэ нийгмийн зайлшгүй эрх зүйн үндэслэл газар чөлөөлөхтэй холбоотой, дээрэс нь бусад төрлийн газар чөлөөлөхтэй холбоотой. Биднүүсийн зүгээс яг юу гэж хараад байгаа юм гэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслээд газар чөлөөлөх энэ асуудал бол зайлшгүй захиргааны ерөнхий хуулийг бол барих ёстой гэж боддог. Угаасаа тэнд бүр нарийн зохицуултыг хийгээд өгсөн байна. Оролцоог нь яаж хангах юм, сонсголоо яаж хийх юм те. Ингээд саналаа яаж авах юм гэдэг ингээд бүр нарийн зохицуулт. Тэр бол бүр маш зөв. Энийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр амьдрал дээр бол яаж нөхөр нөгөө хэрэгжилтийн процесс нь бол хийгдэхгүй байна. Эрх зүйн зохицуулт бол Монголд байна уу? Байна. Авч ашиглаж болж байна уу? Болж байна. Гэтэл нөгөө төслийн бэлтгэл үе шатн дээр юу хийх ёстой вэ гингүүд төсөл хэрэгжүүлэгч буюу сонирхож байгаа одоо аж ахуйн нэгж байгууллага нь иргэдтэйгээ төлөвлөлтөө хамт хийгээд явна гэсэн боловч дараагийн шатанд нь иргэний төлөөллийн байгууллагыг нь байгуулнаа гэдэг ийм заалтууд байгаа дээ. Тэгсэн хэрнээ шийдвэр гаргах үе шат, бэлтгэл үе шат хоёрын хоорондын бас энэ зөрүүтэй зохицуултууд бас харагдаад байдаг л да. Тэгэхээр хууль бол байна уу? Байна. Ашиглаж болохоор байна. Хамгийн гол нь бид нөгөө яг энийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, агентлагуудын энэ ойлголт, хандлага, мэдрэмж дээрээс нь нөгөө нэг иргэдэд нөгөө хүний эрхэд ээлтэйгээр нөгөө сонгох олон боломжууд тэрийг юусоо олохгүй байгаа юм. Өмнөх хууль бол бас харьцангуй гайгүй штэ. Газрыг газраар, газрыг орон сууцаар, газрыг худалдахаар, хэсэгчлэн худалдахаар ч гэдэг юм уу те. Эсвэл талыг нь газраар, талыг нь орон сууцаар гэдэг энэ хувилбаруудыг хольж хэрэглэж болно ч гэдэг юм уу зохицуулттай байсан бол одоо орон сууцчлуулах тухай хуулийн дээр бол нөгөө тэр хувилбарууд нь айгүй бүрхэг.
Тэгээд тэрийг нөгөө хольж хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй. Бас нөгөө өгж байгаа нь болохоор үнэлгээг хүлээн зөвшөөрөх, үнэлгээнд таарсан тэрийг нөгөө хугацаа зааж өгсөн байх жишээний тий. Тэгэхээр нөгөө яг энэ давхар хэрэглэгдэж байгаа хувилбарт энэ эрхийг хохироочих ч юм уу тийм хандлагууд бол бас харагдаад байгаа. Тэгэхээр нөгөө зөвхөн яг тухайн газрыг төлөвлөлтөнд иргэдэг оролцуулахаас гадна бас тэрнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчныг бий болгоход бол олон нийтийн юм өргөн дэлгэр хилцүүлэгтэй байх нь зүйтэй юм байна гэж бас би таны сүүлийн ярианаас ингээ ойлголоо. Тэгээд сүүлийн үед Улаанбаатар хотод эрчимтэй өрнөж байгаа хот дахин төлөвлөлтийг иргэд олон нийтэд те ялангуяа тухайн газар амьдарч байгаа иргэд болон Улаанбаатар хотын нийт иргэдэд аль альт нь одоо ээлтэйгээр зохион байгуулах боломж бол байгаад байна. За ингэж зохион байгуулах бодит шийдлийг иргэдийн оролцоотойгоор шийдэж үзэх гээд ингээ оролцож байгаа шийдлийг сая танилцууллаа. Тэгээд үнэтэй туршлагаас одоо бидэнд танилцуулсан, хуваалцсан танд одоо маш их талархал илэрхийлье. Энэ дугаараар бид нартай хамт байсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа.